Бүжигчид та бүхэн сайн байцгаана уу? Сайн байцгаана уу? Одон мэдээ та бүхэнтэй мэндчлэн жолгож байна. Өнөөдрийн сонин мэдээнд гол дуу. Ван Уйжун бүх улсын эмэгтэйчүүдийн холбоо турлын намын дугайлангийн шүүжий, дэд тэргүүлэгч, шүүжийн нарын газрын 1-р шүүжий Хуан Шоуэтэй уулзсан. Боган өөрт онцгойн Жасгийн ордны байнгын ажлын хурлын эрхлэн хуралд уулсан. Өөрт онцгойн орны 7-р хугацааны жимлэгчүүдийн олимпикийн чуглаа хөгжөөнтэй явагдаж байгаа зэрэг мэдээлэл бэлтгэлээ. 8 дугаар сарын 24-ний өдөр өөрт онцгойн намын хорооны шүүжий, ардын төлөөлөгчдийн хурлын байнгын орооны эрхлэгч Ван Уйжун Хог хотод бүх улсын эмэгтэйчүүдийн холбоо турлын намын дугайлангийн шүүжий, дэд тэргүүлэгч, шүүжийн нарын газрын 1-р шүүжий Хуан Шоуэтэй уулзлаа. Ван Уйжун хэлэхдээ одоо бүх орны эл шат Ши Жинпин ерөнхий шүүжийн Өвөр Монголын ажлын тухай ширэс чухал яриа, чухал жаврын жориг санаа гүнжгий суралцчинд хувьшлуулж, Ши Жинпин ерөнхий шүүжий болон намын төв хорооны Өвөр Монголд олгосон 2 халхавч 2 суурин, 1 бэхлэлтийн байгуулалтын байлдах бодлогын байр тогтоолт болон үүргэлэл хариуцлагын тойронд өөрт онцгойн орны намын хорооны 1571 ажлын байрлуулалтыг нарийн хянамгай найдваржуулан өөрчлөлт хөгжилт тогтоом болон намын байгуулалтын эл төрлийн ажлыг нэгдэлтэй төлөвжүүлэн сайтар хийж байна. Бүх улсын эмэгтэйчүүдийн холбоо турлын жолоодлого дэмжлэг доор манай орны эмэгтэйчүүд хүүхдийн ажил үйлс болон эмэгтэйчүүдийн холбоо турлын ажил шинэ агчтай болж гэр бүл, гэрийн сургаал, гэрийн суртлын байгуулалт гүнжгийрэн бодтой жиж эмэгтэйчүүд хүүхдийн хууль ёсны эрх ашигыг бүтэмжтэй баталж өргөн олон эмэгтэйчүүдийн одоогчлох байгуулалтад оролцох тавчин улмаар өргөгдсөн байна. Бүх улсын эмэгтэйчүүдийн холбоо турал Өвөр Монголын ажлыг үргэлжилэн халамжлан дэмжиж эмэгтэйчүүдийн хүчний нэмэрлэх ажиллагаа өрнүүлэх, гэр бүл, гэрийн сургаал, гэрийн суртлын байгуулалтыг ахиулах, эмэгтэйчүүд хүүхдийн хууль ёсны эрх ашигыг хамгаалах, эмэгтэйчүүдийн холбоо турлын өөрчлөлтийг гүнжгийрүүлэх зэрэг талд нэн их жолоодлого дэмжлэг үзүүлж, нийтийн асрамжийн төсөл хэрэгжүүлэх, эмэгтэйчүүдийн холбоо турлын орон бүс алслан хамжилчих, гадаад луга солилцоо хамжилчааны тавчанг өргөтгөх зэрэг талд дэмжих эрчмээ чангатгаж бүх орны өргөн олон эмэгтэйчүүдийг дайчлан аж ахуй нийгмийн хөгжилтөд үйлдэлэн бадруулан дундад улсын маягийн одоогчлолтын Өвөр Монголын шинэ хуудсыг бичгэлэхэд эмэгтэйчүүдийн оюун ухаан хүчин чадлыг өргөхийг хүсэж байна гэжээ. Хуан Шоуэ илэрхийлэхдээ ойрын жилд Өвөр Монголын эмэгтэйчүүдийн холбоо турлын ажил дундадын үндэстний хамтын чогчийн ухамсарыг баттгах гол шугамын тойронд үжил санааны жолоодлого, эмэгтэйчүүдийн шинжилэлт хийж үйлс босгох, гэр бүл, гэрийн сургаал, гэрийн суртлын байгуулалт, эмэгтэйчүүд хүүхдийн эрх ашигыг хамгаалах, үндсэн шатны хайр халамжийн үйлчилгээ, үндэстний бүлхэмлэл давшилт зэрэг талаар олон онцлогт гялс чөгийг бүрэлдүүлж, Өвөр Монголын өргөн олон эмэгтэйчүүдийн одоогчлолтын байгуулалтад оролцох сэтгэлэг оргилом халуун байна. Дараачийн алхамд бүх улсын эмэгтэйчүүдийн холбоо турал Ши Жинпин ерөнхий шүүжийн эмэгтэйчүүд хүүхэд болон эмэгтэйчүүдийн холбоо турлын ажлын тухай чухал өгүүлэлтийг туйшлуулан найдваржуулж, Өвөр Монголын сайн туршлага шилдэг хийдлийг үргэлжилэн түгээмэлжүүлж, өөрт онцгойн орны эмэгтэйчүүд хүүхэд, гэр бүл болон эмэгтэйчүүдийн холбоо турлын ажлыг дэмжих эрчмээ улам чангатгаж, Өвөр Монголын аж ахуй нийгмийн чанарлаг хөгжилтөд хүчин нэмэрлэнэ гэлээ. Өөрт онцгойн орны удирдлага Ши Гуанхуй Юйлишин ажиллагаад оролцов. 8 дугаар сарын 24-ний өдөр өөрт онцгойн намын хорооны дэд шүүжий, өөрт онцгойн ардын Жасгийн ордны тэргүүлэгч Боган Жасгийн ордны байнгын ажлын хурлын эрхлэн хуралдуулж, Ши Жинпин ерөнхий шүүжийн ойрын хугацааны чухал ярианы жургаснаа уламжлан туйшлуулж, хөлсөө ажилчны чадан хөлсөө хойшлуулсан асуудлын жасан чөглөлт өндөр баримжаа тариан газрын байгуулалтын агчийн хариу мэдүүлэлтийг сонсч, хамаатай алан бичгийг судлан хянаж өгүүлжээ. Хурлаас чухалчлагтаа намын төв хороо төрийн явдлын хорооны доор хагас жилийн аж ахуйн ажлыг сайтар баялуулах тухай байрлуулалт шаардлагыг ёсоор арга бүхний сөвгчлэн дотоод хөргөлгээний нөөц хүчний бадруулж 2 чухал байгуулалт, 2 шинэ ажил болон 6 торын төлөвжүүлэх байгуулалтыг лавдан мат ахиулах хэрэгтэй. Дагуулга онцлог түрэн анхаарал төвлөрүүлж, шинжлэх мэргэжлийн шинжилэлтийн бэл оруулалтыг чангатхан, хиймэл оюун нэмэх, хэрэглгээний талбар үзэгдлийг нэн хөгжүүлж, үйлчлэгээний вэсийн чадвараа өргөтгөн, чанар чансаагаа дээшлүүлэх ажиллагааг өрнүүлж, одоогч яаж вэсийн системийг түрэгтгэн байгуулах хэрэгтэй. Үргэлжлэн өөрчлөлтийг гүнжгийрүүлэн нээлтийг өргөтгөж, чөлөө таралжааны туршилтын орны өөрчлөлтийн чиглэлийн үүргийг чанарлаг баялуулж, гадаад оруулалт гаргалтын арилжааны хөвчийг тогтноноор өргөтгөж, гадаад нээлтийн төвчнийг дээшлүүлэх хэрэгтэй.
аж ахуй нийгмийн хөгжилтийн бүх талын бохирдлоггүй хэлбэр хөврөлтийг хүчлэн ахиулж, хот хөдөөгийн орон бусын зохицонгүй хөгжилтийг ахиулан, олон аргаар ардын амьдралыг батлан сайжруулж, түгшүүрийн арилгах, аюулаа сэргийлэн гамшихаас аврах, аюулгүй үйлдвэрлэл зэрэг ажлыг нэгдэлтэй төлөвлөжүүлэн сайтар баялуулж, чанарлаг хөгжилт болоод өндөр түвшин бүхий амар түвшний харилцаа хөдөлгөөгийг баялуулах хэрэгтэй гэжээ. Урдаас шаардлагатай олон түмний дэрэгдэх төв бус уртал болон ялжирлын асуудлыг төвлөрөн байж асан зэгчдэг хүчилж улам чангатгаж, жорууд данс хар жоос мөнгө өртөх зэрэг хуулаас ирсэн ажиллагаанд чанга чөхөлд өгч, хөлсөө ажилтны чалан хөлсийг тоо ёсоор чаг тухайд нь буулгах хэрэгтэй. Өндөр баримжаа тариан газрын төслийн төлөвжүүлэг байгуулалт хянан хураах, ээжигнэлт, арчлалт хамгаалалт зэрэг гогцоо нэгт ажиж, хянаа амаарлтын дутуудлыг нөхөрлөх хэрэгтэй гэжээ. Урдаас уурхайга төрөл ангилан шийдвэрлэгээ ахиулан, уурхай баялагын өндөр бүтэмжтэй нэн ашиглагыг ахиулах тухай санал болон Өвөр Монголын урт онцгой хорны 1 2 3 4 5 засгийн явдлын үйлчилгээний ард дүгнэмжүүлэх халамжлал утасны дөрвийн төсөл зэрэг орон нутгийн чанартай хууль дүрм, засгийн ордны тогтоол тогтоох, засвар оруулах, үгүйсгэх ажлыг судалж, аюултай хэмээн бодсон бүх хэлгээний аюул түгшүүрийн сэргийлэх жимтгий улам чангатах хамаат арга хэмжээг хянаж өгсөн байна. Өөрт онцгой хорны намын хорооны 11-р хугацааны 12-р бүгд хурдаас дурдсан аж үйлдвэрийн аж ахуйлыг дайчлан жагтлагуурын хэрэгцээ шаардлагаар жолоодомж болгож, үйлдвэрлэлийн бүчөөн тохируулан шилтгэжүүлэхийг түрэгдэх хэрэгтэй гэжээ. Өөрт онцгой хорны давуулга тулгуурлах аж үйлс болсны хувьд нүүрсний аж үйлс нь яаж тооноор хэмжээлэн борлуулах түүхэн материалын доор төсвийн хөгжилтийн жамаасан чанар чансааг дээшлүүлж, дэс төвшөлтийг баялуулж байгаа тухайтай мэдээнээс ойлгоцгаая. Өвөр Монголын Бофон нүүрсээр суурлуулсан шинэ материалын компани үйлдвэрлэлийн тасгад эль төрлийн машин яаралтай ажиллаж, үйлдвэрлэж гаргасан алканы бөмбөрлийг төрөл ангилан боодолж бий. Энэхүү үйлдвэрлэлийн шугам нь өдөрт 9,000 тонн алканы бөмбөрлөг үйлдвэрлэж, тэгшдгээд 1 секундэд 200 жин үйлдвэрлэж бий. Компани бүх аж үйлсийн хэлхээний биеийн дааж эжимдэх мэргэжилд үргэлжлэн шовтолт хийж, 23 төрлийн мэргэжил нь олон улсын тэргүүний төвшөнд хүрээд, дээр доор урсгалын хэрэглгээний тал руу үзэгдэлтэй уялдуулж, алканы бөмбөрлөлийн бүтээгдэхүүний 10 төрөл хувааж, нэмэлт уртг нь 3 дахнаас дээш нэмэгдэж, бүтээгдэхүүнийг хуадун, хуабэ, хуананы жахад хангааж байна. Компани жахарл Лянго Пингаас 1 тонн нүүрсний үнэ 450 төгрөг, 4,5 тонн нүүрсээр 1 тонн алкан үйлдвэрлэн, алканы үнэ нь 9,000 төгрөг, түүхэ материалын үнэ нь 200 төгрөг, тэгвэл 1 тонны нэмэлт уртг нь 7,000 төгрөг нэмэгдэнэ. Нүүрсний аж үйлсийн хэлхээг уртдах нь нөхөрлж чангатах тойронд тооноор хэмжээлэн борлуулах бүтээгдэхүүнээс грамаар хэмжээлэн борлуулах бүтээгдэхүүнтэйш хөлбөр хувиргана гэжээ. Бүх хотод өнгөрсөнд тооноор хэмжээлэн борлуулж байсан ховор шороо хөдрийг нарилга боловсруулахаар дамжаад өндөр өтгчид ховор шороо эсэлдүүлэгч нанометрийн дэсийн тогтмол соронжны нунтаг үйлдэж эсэг онцгой чадварт материалыг грамаар хэмжээлэн борлуулж байна. Умартын ховор шороо Тянжио Чимэ компани биеийн дааж судалсан нанометрийн цэри өнгөлөөр нь нарилга гэрлийн ухааны хэрэглгээний хүрээнд жангилгийн шовтолт гаргаж, эль төрлийн нарилга гэрлийн ухааны тоноглолын өнгөлгөд хэрэгжилж, бүтээгдэхүүний чанар чансаа баталсаар. Өнөө жил умартын ховор шороо Тянжио Чимэ компани ховор шороо аж үйлсийн хэлхээний давуулга түшиглэн, гол материалын нээлттэй чангатгаж, адил бусын гэрлийн ухааны тоноглолыг боловсруулах шаардлагын үндэслэн төсөв хангааж, захын өрсөлдөх хүчний дээшлүүлж байна. 8 дугаар сарын 24-ний өдрийн үдийн хойно Ордос хотын Үүшин хошууны муу улсанд тухайн үед элс тусгаар нөхөрлөл байгуулсан найз нар дахиад эн чугларж хамтаар нөхөрлийн мод жайллаа. Үүшин хошууны муу улсны орчин дэх Сайкусад Раунад Секурски Иньюжин нөхөртэйгэн Ханамужийн Лоян хотын 2 дугаар гадаад хэлний сургуулийн сургууль мужлын бүлэглэлийн намын хорооны шүүжээ Жахирл Байфанаар нөхөрлийн мод жайлжээ. Энтхэн тэдний 26 жилийн гүн нөхөрлөл байгуулсан газар юм. Сурвалжлага дунд Лоянгийн гадаад хэлний сургуулийн дэ Жахирл Байфан сурвалжлагчид Сайкустай анх энд ирсэн байдлаа өргөжүүллээ. Тэр тухайн үед Сайкус Чех модын эдгэрж амлагад хүчрэгэж хэлж ийсэн. Гэхэд нялхчиг амилж ногоорсон байна. Бүтгүү гэж бодж исэн зүйл баялагдаж, өсөлж үүдэл хэрэгжснээс бид орхиш үргэлжлэн чармайж, дэрэгдэх хүмүүс хойч уйдан дуурал болж, хамтаар элс жазж гэр орноо чогчлохна жийж өгстэй гэжээ. Энэ өдөр муу улсын эсэндх 26 жил ассан дахин уулзалт олонний анхаарлыг татлаа. Америкийн ажлаасаа амарсан Раунад Секурски дундад улсын элс засагч Иньюжины нөхөрлөл томныг догдлуулсан байна. Нэг тоонолжийн хатгамал 2 шаахан уловч энэ Иньюжины бэлтгэсэн анхны хувь бэлэг болно.
26 жилийн өмнө анх уулзах үед Инвижен Сайкост хос уловч хүргэж өнгөржээ. Тухайн үед энэ Инвижений хамгийн их талархлын бэлэг болно. 26 жилийн дараа Инвижен дахин уловч ойж бэлгэлсэн 26 жилийн турших нөхөрлийн гэрч болно. Шинэхэн босгосон чулуун хөшөөний өмнө Инвижен нөхөртөөгөө хоёул Сайкостой жураг суудар татаж дуртахал үлдээв. Сайкос чулуун хөшөөн дээр мод жуурж номин ногоон өнгөн хоёр улсын нөхөрлөл нэн гүн жуужаан байхыг бэлэгдэхээр барахгүй бас дундад улсын үе үеийн элс засагчдын жориг санаа уламжлан дамжигдахыг бэлэгдэж байна. Энэхүү ойгоос Сайкос бас нэг хувь онцгой бэлэг болох муу усны шороог нэг лонх савлж авсан байна. Сайкос хэлэхдээ Инвижен авгаа амлалтаа биелүүллээ. Би хараад энэ юу болохыг хүүхэд дүүнэртээ хэлж өгнө. Энэ зөвхөн нэг лонх шороо биш. Энэ нөхөрлийн бэлэг тамдаг хамтын чогчийг яаж байна гэжээ. 26 жилийн өмнөх $5,000 нь тухайн үеийн Сайкосын Инвиженд хүргэсэн бэлэг. 26 жилийн дараа Инвижен 5 түм муу элсийг ойжуулан ногооруулж тэр зүтгэл баримтлалаараа итгэл сэтгэлийг ойшгой болгон хариу барьлаа. 8 дугаар сарын 25-ны өдөр Хөх хот 26 арга хэмжээгээр шинжлэх мэргэжлийн шинжилэлт болоод аж үсгийн шинжилэлтийн уусалчлалыг ахиулах хамаатай арга хэмжээг нийтэлж бодтой бэл мөнгөний дэмжлэг бүхэлдгээний иж бүрдүүлэх баталгаагаар шинжлэх мэргэжлийн шинжилэлт болоод аж үсгийн шинжилэлтийн уусалчлалыг түргэтгэхээр байна. Хамаатай арга хэмжээ нь шинжилэлт хөгжилтийн тулгуурлын системийг шилдэгжүүлэх, аж ахуйлын шинжилэлтийн гол чухчийн үйлдэлийг бадруулах, нээлтийг гүнжгээрүүлэн шинжилэлтийг зохицуулах, шинжлэх мэргэжлийн шинжилэлтийн судан нээлтийн талдах бэл оруулалтыг нэмэгдүүлэх, шинжлэх мэргэжлийн шинжилэлтийн чадвартны тулгуурлыг чангадах болон шинжлэх мэргэжлийн шинжилэлтийн үйлчилгээний амь хог шилдэгж өргөх зэрэг 6 талын тойронд 26 арга хэмжээ дурджээ. Хөх хот жил бүр шинжлэх мэргэжлийн том чухал төслийг 20-оос дээш, суур судалгааны тусгай төслийг 60-аас дээш хэрэгжүүлж, сүүний вирус, өвсний вирусын улсын мэргэжлийн шинжилэлтийн төвийг бужгааруулж, шинээр тогтоосон улсын дэс, урд онцгойн дэсийн шинжилэлтийн тавчинд тус бүр 300 том төгрөг болон 100 том төгрөгийн судалгааны нөхөр олгоно. Бүхэлдгээний шинжлэх мэргэжлийн үр бүтээлийг удирдуулалтын тогтож байгуулж, бүх хотын голдлогтой аж үсгийн хөгжилтийн чиглэлийн тойронд нэг бүлэг ухагтгууны хянан гэрчлэлийн тавчин, шинжлэх мэргэжлийн үр бүтээлийн удирдуулалтын туршилтын суурин, олон нийтийн үйлчилгээний тавчин байгуулж, жангилгийн мэргэжил болоод голдлогтой машин төхөөрөмж үйлдэх талын шовтлолт болоод жангилгийн чанартай мэргэжлийн шовтлолт хийж, жил бүр 2000 том төгрөгийн хотын дэсийн тусгай бэл мөнгөний нэгдэлтэд төлөвжүүлэн шинжлэх мэргэжлийн хэлбэрийн аж ахуйлыг байжуулахыг дэмжих болно. Шинжлэх мэргэжлийн шинжилэлтийн судлан нээлтийн бэл оруулалтын талд 2025 оны хотын тус ятны эдийн засгийн шинжлэх мэргэжлийн бэл оруулалтаар суур тоо болгож, 2026 онд дахнаар нэмэгдүүлэхийг баялуулж, 2027 онд 2 дахнаар нэмэгдүүлэхийг баялуулна. Энэний хамт том чухал шинжилгээ судалгааны төсөл өндөр чадвартай шинжилэлтийн тавчингийн тогтсон чиглэлээр чадвартай өргөд түшгэлж, нэг бүлэг академичийн ажлын өртөг байгуулж, судалгааны тусгай төрлийн бэл мөнгөөр дэмжиж 2030 он болтол 2 хүрээлэнгийн 10 академич 50 дээдэсийн шинжилэлтийн бүлгмийг татаж авчрах болно. Баянуур хот бүх орон бүсийн нэг мөчийн ажил олголтын үйлчилгээний тойрог байгуулж, ажлын байрын хангаалга, ажил олголтын жолголдлого, төрийн бодлогын дэмжлэгийг нийгэм тойрогт хүргэж бий. Баянуур хотын Линхэ тойргийн суугаал Лүгүйлин нийтийн асрамжийн ажлын байраас салсны дараа Линхэ тойргийн Жинчуан жээл гудамжийн Жангдын нийгэм тойрогт хүрч ажил олголтын дэмжлэг хүссэн байна. Сүлжээнэ тусгай тавчинд түшгэлэн нийгэм тойргоос түүнд эрх найдахсыг харгалзах төвийн ажлын байрыг танилцуулжээ. Баянуур хот 135 нам олон түмний үйлчилгээний төв, 6 сул ажлын жах, нэг ихтэй сургуулийн ажил олголтын өртөөжгийг нэгдэлтэд төлөвжүүлэн үндсэн шатны ажил олголтын үйлчилгээний эгнэг байгуулсан байна. Эл нийгэм тойрго нь голдлогтой хүмүүсийн ажил олголтын мэдээж ангийн нарийн данс байгуулж, суугаал ардын WeChat холбоо нийгэм тойргийн чонховчоор дамжин ажлын байрыг онцтой танилцуулж, тухайн газрын ажил олголтыг ахиулж бий. 1-7 дугаар сар болтол Баянуурын хот болгоснод 5636 хүн шинээр ажил олж, 2060 ажил алдагсад дахин ажил олж, ажил олоход хүчиртэй 1244 хүн ажил олсон байна. Шин сурлагын хугацаа эхлэх ташрамаар бүх орны намрын сурлагын хугацааны шин жаах материалыг хүргэх ажил шувтаргаанд орж, одоо 3385 түмэн дэвтэр ном хүргэж, сурагчдын хичээл эхлэхээс өмнө ном дэвтрээ олохыг баталсан байна.
8 дугаар сарын 24-ний өдийн өмнө Өвөр Монголын Шинхua тархаалтын бүлгэлийн одоогч барааны гүйлгээний компани хөмрөгд ажилтнууд яг жаах материал боодолж багалж ярна. Өнөө жил компани холоос эхлэн хүргэж жам дагуу тархах жагуурын ашиглан хол байгаа газар оронд урдаар ном хүргэжээ. Одоо Жумбагийн аймаг хотын жахаалгийн үндсэндээ хүргэж дуусгаад Хөх хот Бугт жирэг газрын жахаалгийг жалгаар хүргэж бий. Хүргэг цагийн богиносгийн төлөө компани машин унаага нэмж тохируулжээ. Хэсэг жахаалагч газар оронд аянчны машин юм уу түргэн говьлгаар хүргэх арга авч ном дэвтэр хүргэх ажлыг батлав. Өвөр Монголын Шинхua тархаалтын бүлгэлийн ном дэвтрийн компанийн Жангюгаас өнөө жил жаах материалыг жиргээр хөвлөн тархааснаас хэмжээ нэх үүрэг хүнд 8 дугаар сарын 28-ны өдрөөс өмнө бүх орны аймаг хотод бүхний хүргэж дуусгаар тулгуулж ийн гэжээ. Одоо болтол Өвөр Монголын Шинхua тархаалтын бүлгэлийн одоогч барааны гүйлгээний компани 46 түмэн хувь 3385 түмэн дэвтэр бараа хүргэж жаах материалыг сургууль эхлэхээс өмнө сурагчдын гарт хүргэхийг баталж байна. Энэ хэд өдөр өөртөө ялсах орны 7 дугаар хугацааны жимдэгчүүдийн олимпикийн цуглаан болон онцгой олимпикийн цуглааны уралдааны талбарт пуудлага, хүн хөнгөн спорт, умбалт, сур харвах, пимпан бөмбөг, өдөн бөмбөг зэрэг олон төрлийн уралдаан хөгжөөнтэй явагдаж байна. Пуудлагын уралдаан анх удаа лайсрын дуурамал харвалтын пууг хэрглэж уралдааны нөхцөлд тохируулалт хийжээ. 25-ны үдийн өмнөх уралдаанд 12 настай Гоширан олонний анхаарлыг татна. 3 настай дан тэр гэнтийн эндлэр хөлөө алдан жимдэг болж 2023 онд лайсер пуудлага боловсрч Өвөр Монголын пуудлагын гол бэлтгэл тамирчин болно. Энэ удааны уралдаан тэр алтан медаль гардан үргэлжилэн өөрийгөө давж шилдэг бүтэмж гаргана гэж байлаа. 8 дугаар сарын 24-ний өдөр хүн дөнгөн спортын төрлийн уралдааны анхны өдөр 41 алтан медаль тодорчээ. Богтын ангийг төлөөлөн өөртөө ялсах орон болон бүх улсын уралдаанд олонтоо оролцсон Жовчян эрэгтэй 2 төрлийн уралдаанд алтан медаль гардсан байна. Шидүр жидийн уралдаанд Жонgjаи анхны алтан медалийг гардахын зэргээр эрэгтэй F38 шидүр жидийн тэмдэглэлийг шинтгэсэн байна. Пимпан бөмбөгний уралдааны талбарт хурц шөрөө өрсөлдөө явагдан эрэгтэй эмэгтэй дангаар цохих, хослон цохих, бүлхэм нэгжийн уралдаан зэргийг тохируулж хүртэт сандал, оюун жимдэг, сонор жимдэг тамирчдын шаардлагыг хамарчээ. Бүх орны 12 аймаг хотын 113 тамирчин оролцов. Өөртөө ялсах орны намын хорооны ухуулах хэлтсээс ойлгосноор одоо болтол бүх орны 16 улсын өмчлөлт утга урлагийн хүрээлэн бүлгийн эжигнэлтийн чанартай орлого нэг дуушуур төгрөгийг давж үүнд тоглолтын орлого нь 7190 түмэн төгрөг хүрч эл туршилтын чигийн хүрээлэн бүлхмийн зах дэлгүүрчлэх эжигнэлтийн арга тасралтгүй өлөвлөжжээ. 2024 оноос нааш бүх орны хөвчөөнд адил бус шатны 16 хүрээлэн бүлхмийг сонгон өөрчлөлтийн туршилтын чиг болгож нийтийн асрамжийн 2 дугаар төрлийн ажил үйлсийн байгууллагын дүрмжсэн тохируулалт болон тоглолтын бүлэглэлийн компани зах дэлгүүрчлэх эжигнэлтийн уялдуулах хэлбэрээр улсын өмчлөлт утга урлагийн хүрээлэн бүлхмийн өөрчлөлтийг тогтвол ахиулж өрөөд хожид 16 төрлийн утга урлагийн бүтээл гаргасан байна. 8 дугаар сарын 23-ны өдөр болтол энэ жил эрен бомторж очихсдын тоо 201 том 8000 хүн удаан хүрч Нядны адил ухаанаас жууны 7-оор нэмэгдэж Нядныхтай харьцуулбал 16 өдөр урьдчилан 200 түмэн хүн удааг давж нэг өдөрт хамгийн арвандаа 1 том 4422 хүн удаа хүрв. Хилээр өнгөрөх зам харилцаа жөөврийн багаж 56-чиг 4 түм гараа удаа хүрч Нядны адил ухаанаас жууны 15-чиг 8-аар нэмэгдэжээ. Дундад улсын Өвөр Монголын чөлөөт арилжааны туршилтын орны Эрийн хотын хэсэг тойргийн төрийн бодлогод түшиглэн гэр бүлийн жугаачил, судлан суралцах жугаачил, бүлхэм нийтийн жугаачил зэрэг хил алсалсан хэрэгцээ шаардлага нэмэгдэж хилээр зорчихсуудын тоо илтээ нэмэгдсэн байна. Мэдээ нэвтрүүллээ. Та бүхний анхаарлаа хандуулсанд баярлалаа. Баярлалаа.